Орон сан Монголын иргэний эмчний нийгэмлэг, өчтний мэдлэлийн зөвлөл, нэг Монгол гэсэн дөрвөн байгууллага нийлээ хамтраад элэг бүтэн Монгол нээлттэй зөвлөлт гарчлалын хилцүүлгийг 2016 оны 3 сард зохион байгуулсан. Энэ нээлттэй хилцүүлэгт элэгний өвчнөр шаналж байгаа 500 гаруй ард иргэд маань оролцоод асуудлуудыг авч хэлэлцээд бид элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналаа төр засгийн байгууллага болгоод улс төрийн намуудад саналаа тавьсан байгаа. Тэгээ энэ тавьсан саналын дагуу Монгол Ардын намын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 1-7-гийн 14-т элэгний хорт тавдар хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний цэвэрсэн голомтыг 2020 он гэхэд устгаж халдварын дархалтыг тасан зогсоох элэг бүтэн Монгол хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж ийм заалт орсон байгаа. За энэ заалтынхаа дагуу одоо өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монгол Улсын засгийн газрын мэргэжлийн засгийн газрын 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр хэвлэгдэн гарсан байна. Тэгээ энэ хөтөлбөрийн эрүүл мэндийн хэсэгт нь 3 дугаар зүйлд элэг бүтэн элэгний хорт тавдар хатуурлыг бууруулах элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж ингэж тусгаж оруулжээ. За тэгээд энэ бол үнэхээр цагаа олсон гайхалтай шийдвэр. Шин засаг маань Монгол Улсын төр бас ард иргэдээ сонсоод ард иргэдийнхаа үгийг мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа ийм сайхан зүйлээ. Тэгээд үнийг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвхөн илгээр зогсохгүй бусад өвчнүүдийг илгээрийн инх ам болгон төрлөөрөө төвшин амгалан байх энэ элэг бүтэн Монгол гэсэн ийм сайхан нэрийдлээр нэрийдсэн энэ хөтөлбөрийн эхний зурчлал нь элэг байж элэгний өвчнөөс монголчууд салах цаг үе бидэнд ойртон ирсэн гэж бид итгэж байна. Тэгээд энэ хөтөлбөрийн хэрэгжилтэнд бидний зүгээр шаарддаг бүх зүйлүүдийг хэлхээ хонон сангийн төлөөний удирдах зөвлөлийн даргын хувьд энэ чиглэлээр санаа зовж ажилтдаг эрдэмтэн хүний хувьд бас энэ чиглэлээр элэгний өвчлөлийг Монгол улсад бууруулах, элэгний хорт тавдар хатуурлын нас баралтыг 50% бууруулах, элэгний цэвэрсэн голомтыг устгах энэ хөтөлбөрийг санаачлаад анханаас нь зүрх сэтгэлээ зориулаад гаргаад явж байгаа баг хамт олныг удирдаад ажиллаж байгаа хүний хувьд баг хамт олныхоо зүгээс энэ зүйл бид нар бүхэл байдаг чадлаараа бүхэл боломжоор төр засагтайгаа мэргэжлийн холбоотойгоо ард иргэдтэйгээ өчтнүүдтэйгээ бүхэл эрүүл мэндийн салбарын ажилтнуудтайгаа хамтран ажиллана. Энэ чиглэлээр бүх зүйлүүдийг хийн гэдгээ бид та бүхэндээ бас амлая. Энэ хөтөлбөр хоосон амлалт биш. Зүгээр нэг бас л нэг бусад хөтөлбөрүүдийн адилаар нэг цаас болоод өнгөрчих биш. Ардталтаа хийсэн ажилтай бодит үр дүнтэй ийм байгаасаа гэдгийг бид үнэхээр хүсэж байгаа. Энэ талаарч ажиллана. За тэгээд одоо өнөөдөр зарлагдсан засгийн газрын мөрийн хөтөлбөр бол зөвхөн одоо улсын их хурл дөрвөн баригдсан. Тэгээд үүнийг улсын их хурлын эрхэм гишүүд маань хэлэлцээд батлан гэдэгт бол бид мөн итгэж байгаа. Мөн эрүүл мэндийн даатгалын 2016 оны зардлын төсөвт 23.4 тэрбум төгрөг энэ элэгний вирусын эсрэг эмийн хөнгөлөлтөөр тусгагдсан гэсэн ийм мэдээлэл байгаа. Энэ бол тун сайхан үнэхээр Монгол улсын төр засаг одоо ард түмнээ сонссон ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө хүнээ гэсэн хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлж эхлэх энэ одоо эхлэлийг тавьсан ийм сайхан шийдвэр. Тэгээд үүн дээр их хурлын гишүүд маань бас энэ асуудлуудыг анхааралтай авч магадгүй одоо мэдээж хэрэг улс орны эдийн засаг хүндрэлтэй хэцүү байгаа. Гэхдээ бас энэ зардлын төсвийг нэмэгдүүлэх болж өгвөл элэг бүтэн Монгол хөтөлбөрийн зориулсан төсөв дээр тодорхой хэмжээний мөнгө тавиулах элэг бүтэн Монгол сан гэж байгуулад үнэгдсэн эмийн нэгдсэн худалдаа авалтыг хийж илүү эмийн үнийг улам бүр хямдруулах энэ арга хэмжээ авах болцоо боломжийг бүрдүүлэх энэ чиглэл дээр одоо хамтарч ажиллана гэдэгт бид итгэж байгаа. Саналаа улсын их хурлын элэг бүтэн Монгол
гэж лобби бүлэг байгуулагдсан энэ гишүүдэд бид бас тавьсан байгаа. Тэгээд зөвхөн лобби бүлэгт харьяалагддаг гишүүдээс гадна Монгол улсын их хурлын одоо ард түмнээ төлөөлөөд сууж байгаа манай Монгол улсын төрөг барих энэ төрийн эрх барих дээд байгууллага болох улсын их хурлын бусад гишүүд маань энэ чиглэл дээр анхаарал тавьж үнэхээр асуудал төвөгтэй болчихсон байгаа энэ үед энэ асуудлыг шийдэх зоригтой арга хэмжээ аавна гэдэгт би найдаж байна. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Бидний урай байдаг элэг халуун нутагта элэг бүтэн амьдарцгаая гэж элэг бүтэн Монголын төлөөх элэгэн халуун нутагта элэг бүтэн амьдрахын төлөөх ийм цагаан мөртэй үйлс та бидний хүлээж байна. Тэгээд та бүхэндээ гайхамшигтай амжилт хүсье. Бид монголчууд бид чадна өмнөг баярлалаа.